Тэмээгээ ер нь өөрөө анх ер нь за би нэг 1000 төгрөгчтэй гэдэг зорилт тавьсан. Ер нь юу гэж бод тэмээ малсан байх юм. Ер нь тийм зорилт бол би бол тавиагүй. Тэгээд ерөөсөө тэмээгээ сайхан маллаа л одоо шатдаг сурснараа нутагтан одоо яг нутагтан байгаа юм чинь тэмээний л нутаг тэмээгээ тэгэл өсгөөд явж өйдөө л гэл амьдрал дэшигтэй өөрийн сурсан чинь сайхан тэгэл маллаа л. Тэмээний тоогоо 1000 хүрэх гэд бас тийм амарч байгаагүй байх. Амар байхгүй. Саяхны нэг бас чинь тэмээ зудаа төсвөртэй л гэдэг зон нэг ноосолцсон байхад нь хүйтэн бороорох тэгэл цаг хүнд үед гунжин тэмээ ашигн тэмээ эднэр чинь бас хүнд цаг үе бас байна. Тэгээд бас багсаг харахад гарах нь гарна гэхдээ цаг сайн байхтаа тэгээд нэг өсөөд эхлүүлгээд тажиг сахас тийм байна. За өнөө жил буюу 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор Монгол улсад 1000 тэмээ тоолсон 2хан малчин байгаа юм. За үүний нэг нь бол одоо Дорногов аймгийн Эрдэнэ сумын малчин Баяр Магна гэж юм байгаа. За нөгөөх нь бол Өмнөгов аймгийн Номгон сумын одоо малчин Төмөн Баярын Батчаргалгүй одоо дөнгөж сая Монгол улсын ерөнхийлөгчөөс Монгол улсын гавьяат малчин эмээх одоо эрхэм хүнтэй цолоо өртөөд боож ирэх гэж. За ингээд тосч аваад бас таа өгдөгөө бид уулзуулъя. Баяр хүргэе. За баярлалаа. За ингээд Монгол улсын төрийн тэргүүнээс бас одоо гавьяат малчин эмээх ийм сайхан эрхэм хүнтэй цал хүртээд гараад ирлээ. Сэтгэлээр байна. Сайхан. Ямар байд юм бэ? Ер нь сайхан байна, сайхан байна. Төрийн 9 хууль цагаан төгнөхөө өмнө ингээд нэрээ дуудуулах бас аавынхаа нэрийг дуудуулах ямар байна? Сайхан байлаа. Гөлөгч ангараас энэ хөө шагналаа гардаж авлаа. Одоо сайхан нэвтрүүлэг хийж өгсөн та нартаа баярлалаа. Одоо энэ эрхэм хүнтэй цалыг энэ төрийн ордон дээр ерөнхийлөгч араас гардаж аваад баяртай байна. Дундгой аймагт болсон өвлийн тэмээний их наадам дээр таав гавьяат таах байсан бас арай авч чадаагүй тийм ээ. Тэг яг төрийн ордонд бол ховтой байж тээ. Тэгсэл байна да. Тэгжил байна. Тэгээд энэ завшааныг хинд их баярлаа гэж хэлмээр байна. Та сайн сэтгэлээ хэлээч. Дөрүүж ирсэн аав ээжтэй баярлаа гэж дээ та. Гэр бүлийнхэндээ бас баярлаа гэж лээ. Одоо нийт монголчуудаа ирж байгаа морин жилдээ сар шиндээ сайхан шинэлээрэ гэж сөрөөё.